Milesight хяналтын камерыг холбох заавар. Камерыг байршуулахдаа анхаарах зүйлс. Сонгогчийг саналаа нууцаар чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүй байхаар байрлалыг сонгох. Сонгогчийг бүртгэх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулна. Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтны ард байршуулж болно. Камерын үнцгийг санал авах байрын үйл ажиллагаа бүхэлдээ харагдахаар тохируулан хананд болон таазанд тогтоох. Хяналтын тооллогын үйл ажиллагааг бүхэлдээ нь хяналтын камерт буулгана. Камерын байрчлалыг өөрчлөхгүй. Камерын үнцгийг тохируулсны дараа компьютерт холбосон LAN кабелийг салгаж болох бөгөөд дүрсийг камер өөрийн SD картанд автоматар хадгална. Камерын харах үнцгийг тохируулах заавар. Milesight хяналтын камер 3 болтны оролттой ба уг болтыг тайлна. Энэхүү болтыг суллаж камераа эргүүлж өнцгөө тохируулна. Камера дараах зааврын дагуу холбож тохируулна. 1-р алхам. Камерын инжектор буюу адаптер нь POI LAN гэсэн 2 оролттой ба POI гэсэн оролтыг камер руу холбож өгнө. LAN гэсэн оролтыг зөөврийн компьютерт болон PC-нд холбож өгнө. 2-р алхам. Start this, Settings, Network Internet, Change Adapter Options, Ethernet, Properties, Internet Protocol Version гэсэн зааврын дагуу орж IP address гэсэн зэсэнд 192.168.5.100 100 гэсэн энэ IP-г тохируулж өгсөний дараа Subnet Mask гэсэн зэсэнд 255.255.255 тэг IP автоматар гарч ирнэ. Дараа нь Default Gateway зэсэнд 192.168.5.1 нэг IP-г тохируулж өгнө. 3-р алхам. Google Chrome болон Firefox Mozilla хөтөж буюу браузеруудын аль нэгийг ашиглан 192.168.5.1 190 гэсэн IP руу хандаж орно. 4-р алхам. Нэвтрэх нэр, нууц код асуух самбар гарч ирэх ба username гэсэн зэсэнд admin, password гэсэн зэсэнд MS 123456 нууц кодоо оруулж өгнө. 5-р алхам. Зааврын дагуу зөв хийсэн бол камер энэхүү байдлаар харагдах ба энэ улаан гэрэл асаж байвал дуу дүрс бичиж байна гэж ойлгоно. Хэрвээ камерын дүрс буруу буюу урвуу харсан байвал дараах тохиргоог хийн. Configuration, Basic Settings, Image Rotation зэсэнд орох ба камерын дүрсийг харагдах байдлаас нь хамаарч эдгээр сонголтуудыг хийн. Камерын бүх тохиргоог хийж дууссаны дараа гаднах тагийг буцааж бооно.